За яаж би амьдралынхаа ийм гацсан сонин байдлаас би гарч чадах вэ? За 2 хөтзөр байна. 8 саваа ба морин тэрэгтэн. Аль одоо нүдэн тусч байгаа хөдрөө сайхан сонгоорой. За 3 2 1. За хэрвээ 8 саваг сонгосон бол юу яана? Миний нэг за хөгшөө бороо. Найзаа. Юуг орчноос ер нь солимоор байна. Орчин эсвэл цуг амьдарч байгаа хүмүүс, цуг ажиллаж байгаа найз нөхөд, ажил гэдэг юм уу? Ямар нэгэн байдлаар өөрийн эргэн тойронд байгаа хүрээлэл юм эсвэл орчин ажил төрөл ямар нэг юм солих левел их эсвэл гарч чадах тушаа явж байж амьд чинь илүү сайн болно. Тэгэхгүй бол наад чинь байгаа нөхцөл бол нэг одоо сумын төвийн тэтгэврийн 3 хөгшний арай гайвын сонгох гэдгээс нэг ялгаагүй юм болчоод байна. Тэгэхээр ер нь орчин сольж байж амьд чинь хамаагүй дээрдэн. Нөгөө талаас морин тэрэгтэн. Яг хөө таны хувьд бол зөв замаараа явж байгаа. Гэхдээ шийдэх асуудал зөндөө байна. Ялангуяа нүүр тулах хэвээр асуудал зөндөө байна. Тэгэхгүй бол одоо зөв замаар явж байгаа хэрнээ одоо гэдэг юм хот руу ингээд хотоос Эрдэнэт дарахын явъя гэвэл бас зам нь аимшигтэй шүү дээ. Гэтэл яалч явах хэрэгтэй байдаг. Тэгээ одоо явъя гэвэл тэгээд одоо аимшигтэй замаар явна үстэй. Яг тэгж явж байж таны амьдрал бас яг гоё болох гэх шиг танд бас ялч тийм нүүр тулах хэвээр шийдэх ёстой бас асуудлуудыг нүүр тулах юм зөндөө байна. Хэрвээ одоо өөрөө ганцаар болохгүй хүнээс асуугаарай. Асуух болохгүй одоо болох доорой.